түрүү voice phishing гэдэг хэлсэн шүү дээ. Энэ voice phishing гэдэг юм нөгөө утасны залгисан шүү дээ. Энэнд манай монголчууд өгтөд байгаа юм шиг байлаа. Тэгэхээр энэ юу гэхээр ингэдэг байхгүй. Утсаар асуугаад тэр цагдаагийн газраас ярьж байна, эндээс ярьж байна гэдэг. Тэгээ банкнаас цагдаагийн газраас яриад хүмүүстэй утсаар мэдээлэл сольдог юм утас байдаг гоё. Тэр хүнийг дуудах гэдэг заавчгүй алтан бичиг уу алтан захиа явуулж захиа авчиж цагдаагийн газартай харьцдаг ч юм уу тэгдэг байхгүй. Ямар нэг байдлаар утсаар тэгж ямар ч тохиолдол байхгүй. Юу банк зээл мэйл гэсэн тийм юм байж бас муу адил. Яг энийг хүмүүс манайхан түгээг өнөөдөр айгүй олон дутагдсан. Тайгүй тэрхвэл гүйл. Тэрнээсээ болоод утсаар ярьсан юм дээр дарчдаг. Гэтэл тэр дээрээс өөрийнх нь мэдээлэл цаашаа явуулаад тэрнээр дамжуулаад ингэ тий ярина. Энэ газраас ярьж энэ газраас ярьж ингэ энэс үүдэлтэйгээр дансныхан дугаарыг нэг. Тэгээд дансаас нь өөр юу авсан надад шүүл авсан гэдэг мөнгө гаргаад авсан. Тэр дотор зарим нэг нь өөрийнхөө тэнэгээс олж өгсөн. Зарим нь мэдэхгүйгээс олж өгсөн. Зарим нь тэнэгээс олж. Юу утсаар ярьсан гэж тийм үү за гэж байгаа юм байлгүй. Итгэх тийм юм байдгүй маа гэдгийг сайн хийж өгөхгүй бол ерөн тойрныхан чинь бас